Энд ингээд 90 хэд авна гэдэг нь номлын шийдэл ахаар хэмжээний сайдер пив мөн окей дайсан. Даны фронтор явж байгаа юм шиг байсан. Хүүхд болохоор наран гэдэгтэй нэр өгнө. За өнөөдөр хэдүүлээ англи сурах ямар байдаг вэ гэдэг сэдвээр ярилцсан. Намайг хишгэ гэдэг одоогоор англи улсын нэг хотод улс төр судлал олон улсын харилцаа чиглэлээр суралцж байгаа. Би англи улсын нэг хотод civil engineering буюу барилгын инженер гэж монголоор ярьдаг тийм мэргэжлээ сураад ер нь бид хоёулаа төгсөж байгаа. За эхний асуулт одоо англи улсын боловсролын ялгаа монгол улстай харьцуулахад ер нь юугаар өөр байгаа вэ? Монгол сурахаас даваа тал нь бакалаврын түвшний сургалтад 3 жилийн хугацаа байдаг. Тэгээд бас багш нар нь бол нэг амар хайхаад дэгүү гэх нь хаашаа бас lecture гэдэг чинь лекцээ өгүүлтгэл гараа явчихна. Тэгээд багш нар бол нэг хөөцөлдөхгүй. Дүнгийн системийн хувьд Монголд бол лекцээ 10% аваа. Тэгээд ингээд явцын 70% гэх мэтчлэн маш ингээд боломжтой. Хүүхэд өөрөө хичээлдээ яваад тэгээд ингээд явцынхаа юмнуудыг хийгээд яваад ах юм бол 80% суралцах боломжтой ч юм уу. Айгуу сайн суралцах боломжтой. Тэгвэл энд лекц ямар ч хамаагүй, явц attendance бас нэг хамаа байхгүй. Гол нь дүнгийн шалгалт өгөх төр зүйл дээр маш сайн авах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр миний хувьд бол инженерийн чиглэлийн хичээлүүд юу нэг хөвчлэн 100% шалгалтаар явдаг. Тийм болохоор тухайн өдөр би шалгалтынхаа байран дээр очиод тэр бодлогыг бодож чадаад 10 бодлогоос би 5-ыг бодож чадсан бол yes 50% авчлаа гэж явдаг. Ер нь бол айгүй хатуу системтэй. Энд бол 60-70 суралцж байгаа хүмүүсийг ер нь сайн гэж сурж байгаа л гэж явдаг шүү. За тэгвэл одоо дараагийн асуултыг би асууя. Оюутны амьдрал, social life ямар хөө байдаг вэ? Гэтэ ингээ ярахад манай хот одоо манай сургууль айгүй том сургууль. Том тусмаа олон өөр улсаас ирсэн өөр соёлтой хүмүүс байдаг. Гэтэ Монгол хүмүүс цөөхөн болохоор ч юм уу ер нь яхаа ингээд гэрээ санах юуч байдаг л да. Гэтэ яхаа өөрөө ингээд яг комфорт зоноосоо гараад олон society, олон клубүүдтэй нийтээд олон хүмүүстэй уулзах юм бол очны оюутны амьдрал тэр тусмаа илүү гоё байна. Өрөөндөө ингээл байгаад хамаал хинч чамайг ирж авахгүй, хинч чамтай танаа халаад тогшоод ингээд socialize хийх гэхгүй. Тэгэхээр ер нь яг тухайн оюутнаас өөрөөс нь л хамаардаг гэж бодож байна. Тийм миний хувьд бас тийм яг ингээд хүн ирээд чамтай найзлая гэдэг ахын байхгүй. Өөрөө яг ингээд гараад өөрийгөө ингээд олон хүмүүстэй expose хийх хэрэгтэй. Тэгвэл хэрэг одоо club, society, event-үүд болдог вэ? Монголтай харьцуулбал. Монголд нэг жилээс авсан болохоор тэгээ Монгол нэг удаан сураг болохоор яг Монголынхоо соёлтой ч юм уу Монголынхоо оюутны амьдралтай уусаагүй магадгүй. Гэтэ яг энд ингээд formally буюу ингээд үйл ажиллагаа зохиодог клубүүд айгүй их байдаг. Амар их бараг ингээд одоо ингээд манай сургуулийн вебсайтн дээр ингээд амар олон ингээд өнөөдөр л ихэд ингээд 10 хэдэн үйл ажиллагаатай тэд цагаас болж юм гэмэд ингээд амар их зүйл болдог. Тэгээд тэр дундаас яг ингээд өөрийнхөө хүмүүс ингээд your people олоод ингээд яа нэг бас жоохон хэцүүлтэй тий. За дараагийн сэдв буюу оюутны цагийн ажлын талаар би ярья. Манай айгүй олон туршлагатай юм байна. За англид хэрвээ бакалавр сурах юм бол 7 хоногт 20 цаг ажиллах зөвшөөрөл өгдөг. 7 хоногийн 20 цаг ажиллана гэдэг нь гэхдээ айгүй бага сонсогчиж магадгүй зарим улсад 20-оос илүү байх юм байдаг. Гэхдээ 20 цаг бол миний хувьд хангалттай цаг гэж хэлж болно. Яа тэгэхээр ингээд бүтэн цагаар 40 цаг ажиллаж байгаа хүний талыг нь ажиллаж юм гэсэн. Дээрээс нь хичээл дээр ингээд 10 кредит сурахад хэдэн цаг зарцуулах шаардлагатай гэдэг үлээ. Тэнгүүд хэрвээ 7 хоногт 20 цаг ажиллах юм бол чи бие махбодоор яадрна, сэтгэлээр яадрна, чиний цагийг авна. Тэгээд дээрээс нь ингээд оюутны амьдралаа хөөгөөд явахаар ингээд хүн амар дрейн болдог. Тэгэхээр хамгийн гол нь яг ингээд work and life balance-а зохицуулаад нэг яг ингээ 20 цагаа тулгаж ажиллая гэхгүй ингээд ер нь 10 цаг ажиллах юм хангалттай гэж боддог. Тэр тусмаа яг Европын улсуудтай харьцуулахад Английн minimum wage буюу ингээд цалингийн доод түвшин хамаагүй дайжгүй. Европт одоо Польш, Чех улсын хүмүүс ирж одоо ажил хийх гэж ирдэг улс гэж хэлж болно. Тэгээ бодохоор ер нь бол яг юу сурах гээд ямар дигри авах гээд ирсэн гэдгийг бодоод ингээд зорилготой байх хэрэгтэй. Зөвхөн ажил хийх гэхгүй. Тэгвэл нууц бишвэл minimum wage нь манай насныханд хэд байдаг вэ? Манай насныханд гайгүй шүү дээ.
Паунд. 18 наснаас дээшээ 1200-ны 6 болоод сая өссөн баха. Гэтэ 16, 17 насныхааны хувьд айгүй бага байд юм лээ. Манай ажлаа саяхан нэг 16 та охин орж ирээд тэгээд минимум age нь 8.6 баа. Амар ингээд drastic change байдаг байхгүй. 8 паунд тэгээд би ингээд 12 гэхэр чинь 4.5 паундын зөрүүтэй. Тэгтээ бид хоёр бол яг ижил ажил хийдэг. Гэтэ яах юм бэ наа яг нөгөө background-ын артлахын амьдралыг авах юм оюутан хүмүүс айгуу тийм их хэрэгцээ ихтэй ч юм да. Тэгээ 16 та хүрч ээж автаа currently амьдарч байгаа болохоор. Тэгвэл чи надаас ингэж асуугаач. Англи одоо оюутнуудын зан чанар ч юм уу. Одоо Монгол оюутнуудтай хавцаад ч юм уу. За асуултаа хэлээд энийг зөвөр авалч нөө. За дараагийн асуулт азаагаас асууя. Монгол оюутнуудтай харьцуулахад англи оюутнууд англи эхлэлтгүй одоо ингээд олон өөр улсаас ирсэн оюутнуудтай цуг суралцах юу нь юугаар өөр байгаа вэ? Англи хүүхдүүд надад ингээд бие ятаачихсан юм шиг санагддаг. Бараг 16, 17 настайгаас ахуулаад одоо айгүй хэцүүлүүдийг хийх явж гэсэн. Одоо Монголд ч юм бол хичээлтэй яваал буцаж ирээл гэдэг бол энэ чинь өглөө эрэхтэй манай ингээ хүүхдүүд ингээд өглөөний жим хийцээ эсвэл өглөө нь ямар нэгэн клаб явцсан гэдэг хөл мөсөд гацсан шууд ороод идэх байхгүй. Тэгээд амар актив. Тэгэл ингээл өглөө рugby тоглолцоод ирсэн хичээл. Тэгэл хичээлдээ суухдаа зөвхөн хичээлээ лаг хичээл. Тэгэл буцаал гараа авчина. Тэгэл өдөр нь бол маш олон юм. Тэнгүүд бараг л нэгдүгээр курст бол ер нь хүүхдүүд арай олон гардаг тийм. Арай алхаа. Тэг ингээл гараад явж байгаа юм бол дандаа нэгдүгээр курс хүүхдүүд ингээд ер нь гараад явж байгаа. Тийм болохоор ингээд маш олон зүйлийг амжуулдаг. Тэгсэн юм нэ хичээл дээрээ айгуу тийм ажил хэрэгч ханддаг. Би одоо нэг хүүхдтэй баг болчлоо гэхэд тэрийг яач вэ гэж ингээд чангаад ахаар байхгүй. Тэр хүүхд өөрөө ингээд төлөвлөгөө гаргацсан. Хэдэн өдөр би хийх юм. Би хагас бүтэн сайнд бол угаасаа respond нэг хийхгүй. Тэгэхээр хэдүүлээ 7 хоногийн дараа энийг хийчих гэдэг ингээд яг ингээд ажил явуулдаг. Ашиг үстэй аюу анзарсан юм байна. Дараагийн асуулт нь би хэрвээ англи их сургууль сурмаар байвал яг одоо ямар шалгалтууд өгөх юм? SAT өгөх юм уу? Шууд ирээд их сургуульд орох юм уу? Юу ямар байдаг? Англи их сургуульд орохын тулд хамгийн эхлээд A level буюу одоо монголоор бол яаш. Гэхдээ нөгөө сурах байгаа мэргэжил буюу мэргэжилтэйгээ холбоотой яг A level өгсөн байх хэвээр. Гэхдээ яг Монголд хувийн сургуулиуд зарим сургуулиуд шууд өгөөд тэр мэргэжлэрээ шууд ингээд их сургуульд орж болдог гэсэн. Тэрийн хувьд бол foundation degree суралцсан байгаа. Foundation degree гэж үлээ. Foundation degree гэдэг нь нэг бодлын шууд 10 жилээсээ одоо бид 2 GCSE өгөөгүй бол 10 жилээсээ их сургуульд төгсөхэд дунд нь ямар нэгэн коллежийн төвшний ч юм уу мэдлэг татж байгаа. Тийм болохоор тэрийг одоо foundation өгдөг гэж ойлгож байна. Нэг жилийн хугацаатай ч байж болдог. Гэтэ бид хоёрын хийсэн нь 6 сарын хугацаатай. Энийг мэдих ер нь энэ сууж байгаа бүх хүүхдүүд foundation year хийж агаад тэгээд сургуульд орж ирсэн байдаг. SAT дээр бол өгөх шаардлага гэж бачна. UKVI IELTS гэдэг л. Тий, IELTS гэхдээ UKVI гэдэг IELTS бас өгөх хэрэгтэй. Гэхдээ тэр нь яг л academic IELTS нэр нь л өөр, тий. Нэр нь л өөр. Гэтэ одоо контентны хувьд нь юу яг юм гэсэн. Тэр нь англи руу их сургууль сурахаар төлөвлөж байгаа бол анханасаа шууд UKVI өгсөн дээр. Яа, UKVI гэдэг чинь баг би миний бодлоор UK гэчээд VI виза зориулсан гэж бодоод байгаа юм байна, тий. Англид тэгэхээр чинь нийт 4 жил суусан гэсэн үг шүү дээ. Тэгвэл англитайхаа одоо experience 3 үгээр тодорхойлвол тэмдэг нэр гэж болно. Noun гэж болно. 3 үгээр тодорхойлвол гэх юм бол наа чи яг англид хоёрын амьдралаа гэж хэлье. Бүүдгэр. Сорилт. Сүүлийнх нь эрхчлөө. Яг 4 болчихлоо. Гэтэ яг эрхчлөө гэдэг чинь холбоог юм чинь за эрхчлөө. Яагаад эрхчлөө гэж. Сорилт байсан гэсэн байсан. Бүүдгэр гэдэг нь болохоор айгу өдрөөлхөн бороо шүү дээ. Одоо л бид нарах гэж чинь. За яагаад эрхчлөө вэ гэхээр угаасаа бид нэр ингээд аав ээжээсээ хоол хамаатан садан таньдаг монгол хүмүүсээс хоол ингээд бүр улсын хүмүүсийн дунд ирэхээр ингээд хин ч ингээд чамайг танихгүй хин ч чамайг ингээд ямар усаас ирсэн гэдэг ч бараг гадарлаж чадахгүй болохоор юу ч хийж болно заяа. Хин ч ингээд чамайг ингээд одоо care хийхгүй. Тий. Одоо автобусанд ингээд ямар ч хувцастай явсан яасан хин ч ингээд таахгүй дээрээс нь ингээд яг
их сургууль сурж байхдаа ганцаараа амьдрахаар одоо оройн гарах ч юм уу эсвэл ингээд би ингээд бүх юмаа шийддэг. Тийм. Гэтэ бүх юмаа шийддэг гэдэг нь ингээд өдөр болгон орой гарч чаддаг гэсэн зөвхөг биш. Одоо би өглөөний цай уухгүй юу? Эсвэл ингээд би орой хоолоо идэхгүй юу? Эсвэл ингээд би шүнжэнгөө уцаа оролдохгүй гэдэг ингээд бүгдээрээ миний сонголт болчихж байгаа. Сонголт эрхчлөө тусмаа илүү хариуцлага ирдэг болохоор эрхчлөө гэдэг утгаар бас ингээд мөр айгүй нэг тийм сайн хааж жаргаал шоудл гэдэг биш л дээ тий. Тийм юм хийх эрхчлөө гэдэг утгаараа юм байна. Одоо ер нь чиний амьдрал тэр чигээр л эрхчлөө болчдөг гэсэн үг. За тийм байна. За юм гоо. За нэгний итгэл заяа. Хоёр дахь нь итгэл. Өөртөө байх гэж байна. За гуравт нь болохоор cider. Би нэг юм одоггүй л гэхдээ cider гэдэг нь болохоор Bristol тэцмэ англичууд чинь нэлийн пивны culture-оор артдаг. Тэгэнгүүт тэцмэ Bristol cider-ын зөндөө олон үйлдвэр байдаг. Тэгээд алюминий модноос альмаа түгээд хэдүүлээ ингээд cider хиймээ гэдэг тийм үйл ажиллагаа болж байсан. Тийм. Тэгээд тэгэж бадгооч яг ингээд хүмүүсийн одоо cider гэж пив ууж гэдэг юм те ингээд ажил төрлөө зохицуулсан амар олон activity хийдэг. Active гэдэг утгаар нь бас яаж байгаа. Тэгээд өөртөөгөө байх гэдэг бол баг ойлгоцмаа тэг шийхтэй ер нь адилхан. Тэгмэд ганцаараа биш яг өөртөөгөө байх. Итгэл гэдэг нь ямар утгатай вэ? Итгэл гэдэг нь энэ дээрээс ер нь амар хэцүү юм биш тэг ёо гэж бодоод. Одоо жишээлбэл надад хичээл дээр нэг концепт авч ирлээ те одоо юу ч үгүй юм. За column буюу багна гэдэг үг авч үзье. Тэгээд англи хүүхдүүд зүгээр шууд окей column гэж авчихвал би тэрийг эхлээд багна гэж авчуулаад тэгээ багна гэдэг чинь юу илээ гэдэг одоо ер нь бол нэг зүйлийг ойлгохын тулд хоёр шатаар дамжиж ойлгодог болохоор ер нь бол амар тийм хэцүү санагдчихсан үед зөндөө байгаа. Тэгсмээ одоо академик төвшний хийх зүйлүүд байна. Гэхдээ сүүлийн 2 жилд бол юм итгэлийг авч байгаа. Оо би чинь чадах юм шиг байна штэ гэдэг итгэлийг авч байгаа. Монгол тахт бол угаасаа л би лаг би мундаг гэж боддог байсан бол энэ дээрээ яг би хинч биш оо за би бас муу авч болох юм биш үү гэдэг бодол төрсэн байж байгаа. Саяхан би чадах юм шүү гэдэг итгэлийг авч байгаа. Гэтэ cider гэдэг дээр ингээд нэг юм байна л та. Cider пив мөн үү шүү. Би яг нэг хүнтэй ингээд 10 минут үсчихсэн байхгүй. Тэг миний бодлоор одоо ингээд Монголд чинь пив ой гэхээр одоо cider гэсэн ордог үсчих юм. I think пив чи үг тараагаар хийж байгаа cider жимсэр гэж юм шүү. Жимсэр хийж байгаа юм байна л дээ. Гэхдээ ер нь миний ойлголт нь заяа 2003 онд төрсэн миний ойлголт нь ихэнх хүмүүс ер нь пив ой гэхээр cider гэсэн ингээд ордог гэж боддог. Тэгсэн чинь ингээд cider чинь тустай юм билээ шүү дээ. За. Тэгтээ стил одоо ингээд пив хэм бол яг cider гэдэг орж байгаа юм. Окей, за англи хат юм байна. Англи улсны давуу тал нь юу юм бэ? Би англиас бакалавр авснаар ер нь ямар ялгаатай Европт ч. За миний бодлоор хамгийн түрүүнд санаанд орж байгаа юм нь болохоор манай сургууль нэлээд том сургууль, нэлээд орлоготой, нэг төрч сайтай сургууль болохоор тусмаад байгаад ингээ оюутнуудаа бүх одоо талаараа дэмждэг. Тэрэнд одоо ингээд айгуу гоё номын сангууд, компьютертэй номын сангууд тэгээл одоо ингээд оюутнуудынхаа сэтгэл зүй одоо ингээд бие махбод бүх талаар нь одоо аль чатгаараа дэмждэг. Тэр нь айгуу таалагддаг. Монголын их сургууль ер нь одоо ингээ миний ментал хайлтад ингээ анхаарад бүх ингээ одоо ингээ битсэн бүх мэйлийнхаа араас ингээ монголоор хурцлах юм бол хэрвээ ингээ чамд хэцүү зүйл тулгарч байгаа бол манай энэ ингээ багтай холбогдоор гэсэн мэйл энэ хад орос бичдэг л ахгүй юу. Тэгэхэд манай сургууль бол яг ингээ анхаарад байгаа нь мэддэг. Тэр нь айгуу давуу тал гэж бодож байна. Тийм байна ч юм аа. Би бол ингээ юу ч гэдэг тий одоо энэ улсаас бакалавр авчих юм бол ямар ч Европын улсад ч юм уу Азийн улсад ч юм уу хүлийн зөвшөөрөлт нэгдэг талаар бодчихсон бол нэр тиймэрхүү хангамжууд аюул сайтай юм шүү. Оюутнуудаа дэмждэг аюул дэмжлэг юм. Бол тал. Чамд ямар салтай санагдав? Англи цахан уу. Европын боловсролтой Монголын боловсролтой хажуулах юм бол бас нэлээд үнэтэй гэдэг сагууг болтол тэр нь сул тал байна. Хоёрдугаар энэ бол зөвхөн юу Brexit-тэй холбоотой байна. Яг Европ суудаг байсан бол одоо Унгар суудаг бас мал Польш руу ч юм уу Европын улсуудаараа бүрэн аялах боломжтой бол Англи Европын холбооноос гацсан болохоор аялал хийхэд бол хэцүү. Тийм ялангуяа тэр зүгээр Европод сууснаас сул тал байгаа тэрнээс ч нэг юм биш.
Өөр юм суултал яах юм бол? Өөр суултал. Цаг агарлаа да. Цаг агаар ингээ бүх сэдвүүдээр гарч ирдэг. Гэтэ нэр үнэхээр одоо бүтэн жилийнх нь хитэн сард нь бараг. Одоо ер нь бол ингээд team record шүү дээ. 12 сарын одоо 2026 оны хэлснээс хойш хэдүүлээ 108 district-д явж байна. 108 үзсэн доош ингээд UK даяар өдөр болгон бараг орсон байна. Өдөр болгон тэгээ бүдүүрээ хаар ер нь айгүй сэтгэл санаа нөлөөлдөг. Ялангуяа одоо олон улсаас ирсэн ганцаар амьдарч байгаа оюутнуудад ер нь ингээд одоо сайд болох шалтгаан болдог ч юм уу. Ер нь тэр амин нөлөөлөд тэр нь л ер нь ганц суултал гэж байна. Би бүр хүүхдтэй ингээд би бас аяг бодож байгаа. Би 90-д хүүхдтэй болохоор наран гэдэгтэй нэр өгнө. Яг л ойрын 2 хоног амар гой нагтаага тийм. Тэгэл нар харах болгонд ингээд бүх юм зүгээр болчих юм шиг. Тийм амар гой санагдсан болохоор наран заяа гэхгүй нэг нарантай л нэр өгнө гэж. Чи бол миний нар гэдэг бол надад хараг хамгийн гоё юм шиг санагддаг болсон. Тийм цагаан. Тэг одоо нооч морол тэгэл яваад идэх тэгээ шүхрээ барайл. Надад юм даймаа шиг санагдав. Cold war идэж байгаа юм аяа. Дэн дундуур туучиж сургууль дээр очиж байна да. Тийм бид хоёрыг нөгөөдөө явчихсан чинь шүхэр хаагдаад тийм. Бороо шүхэр байсан чинь шүхэр маань өөрөө шууранд. Салхитай ингээ шуурхтай байхаар дээрээс нь бороо орчхоор үнэхээр яг дайн дундуур дайны фронтоор явж байгаа юм шиг байсан. Тэгэхээр өрн тэр нь жоохон бэлтгэлтэй байх хэрэгтэй л гэж бодож байна. Тэгээ наранд бол аяа бодсон. Гэтэ Монголын бодол амар хүүтэн болохгүй тийм. Цас юуны экзаст шүү үзчихсэн үү? Цас жоохон бударч байгаа харж байна. Тэрнээс биш айгүй их Монгол шиг орж байгаа хөл хийдэж харж байна. Тийм. Би бол яг нэг удаа харж ирсэн санаж байна. Тэгээ бусдын санаагаа хатцаад би бол нэг юм уу хоёр л орж исэн гэж бодсон. За тэгээд өөр юу байгаа лээ? Англи тийм байсан. Стайлын хандлаа. Энийг оруулах юм уу? Яа. Солонгосчууд ганган юм уу эсвэл би ер нь бол нэг хэдэн оноос сатлаагүй юм шиг надад санагдсан шүү дээ. Харин тийм. I think нэг талаараа ингээд хүн юу ч өмсөж байгаа хин ч ингээ анхаардаггүй. Ер нь Азийн улсуудад ингээд яг нэг тренд гарч ирэл бүгдөө яг ижлэх хувц өмсдөг шүү дээ. Эсвэл ингээд яг нэг өөр юм өмсгөр хүн ерөөс ингэж тийм өөр юм өмсөх зориг байдаггүй. Энд болохоор ингээд бараг бүх хүмүүс ингээ өөртөө ихтэйгээр юу ч хамаагүй өмсдөг. Тийм. Ингээд 1990 оны хувц өмс ч юм уу. Таар бол амар. Манай сургуулийн бүх хувц баг ингээл гизээ гаргалаа. Винтэж хувцлалтанд бас айгүй дуртай. Дээгүүрээ айгүй ингээд за таа хувц юу нэг өмсдөг юм байна. Тийм. Тэг магадгүй халуун малуун байхтай холбоотой л бас байх л та. Тийм. Барыг энд ирэх юм бол ингээд хүмүүс стайлыг харах юм бол одоо ухаалаг гуц барьсан байгаа хэрнээл нэг 2000 он 2010 оных ч баг товчтой уц гаргамаар нэг стайлтай байдаг. Готлын би ирээд амар гайхчихсан шүү. Ингээ бүгдээрээ яг ингээд пүүз өвөл 100 нам өвөлч гэсэн ингээ пүүз үздэг. Тэгээ тэр нь ингээ дандаа халтар болцсон байгаа ингээ Монголын соёлоор ялангуяа ямар цагаан пүүзтэй гэж тийм халтар болцсон байхаар oh my god яг уу тэгэж яг бодохгүй л ямар ч ингээ бүгдээр ингээ ажиглагдсан чинь угаасаа өдөр болго бороо нийцсэн possible. Тийм ер нь бол одоо ингээ Азийн соёл ч Монгол ялангуяа хүмүүс пүүз угаагаад байдаг шүү дээ. Тийм. Энд ерөөсөө баг хүмүүс пүүз угаадаггүй. Барин тийм байх тусмаа илүү гоё винтэж пүүз. Барин ингээ шинэ пүүз өмсгөр хүмүүс ингээ жоохон амар юм хичээсэн юм шиг харагдана гэж боддог юм шүү гэлээ. Одоо тийгээс тийм баг. Ингээ өмссөн байх тусмаа конверс айгу гоё гэж боддог юм шүү. Тэгээ юм илэг төцсөн гоё юм шүү. Түүхэн ингээ урагтаад ойцсон байхсан баг гоё юм шүү. За нэг тиймэрхүү байна. Submission байна. Өөр юу сонирхолтой санагдчихээн. Тэгээд та бүхэн доор сэтгэлээр оруулаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай. Bye. Has come and the land is dark.